За ингээд Цэдүсрүнд дүүлгөөн гэсэн хоёр тоглогч дундаа өсөрснээр хоёр багийн тоглолт албан ёсоор эхэлж байна. Тоглолтын эхний тоглолтыг SC Epsogаас зохион байгуулна. Тоглолтын эхний оног авах гэж за 1 минутын дотор бол оноо авч амжаагүй л явж байна. Мөнхчөдөр сайн шийдэлт 2 оноогоор тооцогдох баха. Ажиллагаа шийдэлтүүд маргадаг. Ер нь одоо өөрийнх нь үндсэн тоглоог хэлэхэд болно доо. Дүүлгөөн Цэдүсрүнгийн эсрэг өөртөө цай гаргаад овтолсон багийнхаа эхний оноог эргээд Ууганбаяр дундаас шидлэг үүсгэсэн Ууганбаярын шийдэлд амжилттай Металлын 8 дахь оноо болж байна. Яг Дүлгөөн хувийн ур чадвараар авсан 2 оноо. Дүлгөөн зай байсан холын шидлэг үүсгэсэн Дүлгөөний шийдэлд амжилттай болсон багийнхаа эхний 6 оноог Инх Амар зай гарсан Инх Амар холын шийдэлд амжилттай Металлын 11 дахь оноо. Уг нь бол Ган Эрдэнэ, Саруул Эрдэнэ, Тулуу гээд довтлогоонд үлэмж хэмжээгээр тус болох тоглогчид байсан. Энэ удаад Мөнхбаяр энэ тоглолтын эхний Ган Эрдэнэ ямар гол амжилт байсан бэ? Бөмбөг шилжсэн Ууганбаяр бөмбөг тасч байгаа юм байна. Хурдан тоглоонд гараад ирсэн сул 2 оноо авлаа. нэг жижигхэн зайн дээр цохиж урагшаа хурд хийгээл оноогоо авлаа. Залгууны станыг аваад задалсан Саруул Эрдэнэ хамаалагчаа дохиж аргалаа. Зай степигээ шилжсэн Саруул Эрдэнэ холын зай шидэл энэ тоглолтын эхний оноогоо авч байна. Эрдэнэ далайн заслан дээр маргад солгоо дайраад явсан. За энэ залуугийн яг зүүн хоёр давхарслаа авсан Инх Амар Санчир аваашуу шидсэн холын шидэл амжилттай. Бага минут. За мөн нэмээд Санчир хүртэл минут олддгүй байлаа шүү дээ. Гаард нь холын шидэлд тооны харьцааг 20 дээр тэнцүүлсэн. За нэмээд пүрэв дээр тэгээд энэ олон тоглолтод олон тоглогч ашиглахгүй бол удирлын төгсгөлд хийцүү Санчирын довтлогоо оновчтой гойш дамжуулт байлаа. Үлзэн орших доор Дүлгөөнд атгуулсан Дүлгөөн 2 оноо. Үлзэн оршихын гой дамжуулт байна. Иргэд SC Epsog хурдан тоглоом шилжсэн Саргуул 3-3 бага гой дамжуултыг өгсөн. Чингүүн түүнийг нь 2 оноо болголоо. Гардн Чингүүнээс л найдвартай байна да. Мөнхбаяр шидсэнгүү дохиж ороод довтолсон Мөнхбаярын довтолцгоо амжилттай болсон. Цэдүсрүн нэмээд алдаа гарсан торгуулийн нэг шидэлтийг Мөнхбаяр гүйцэтгэн. Ууганбаярын дамжуулалт маргад нэг илүү дамжуулалт Цэдүсрүнгийн 2 оноо. Маргад бөмбөг алдах төгсөн Инх Түр. Инх Түрийн дундын шидэлт оновчтой цаг дуусахтаа зэрэгцээд оноогоо эхний хагас оноо авч чадаагүй 3 алдаатай байсан. Алдаагаа энх том даатгавартай байгаа. Гой дамжуултыг Саруул Эрдэнэ төгсгөлөө. Ууганбаяр за зай өгжин доо Ууганбаяр эргээд шидсэн дундын шидэлт яа 3 тоглогчийн эсрэг шидэд оноочлаа шүү. Тулуй бөмбөг алдсан Инх Түр бөмбөгийн тасалсан хурдан довтлогоо Ууганбаяр хурдан байна. 2 оноо 4 дараалсан оноог Ууганбаяр авсан ч гэсэн араас нь гүйцэж очиж чадсангүй. Дүлгөө өөрөө дараад явсан. За Цэдүсрүнгийн эсрэгч Мөнхбаяр Саруул Эрдэнэ шууд шидсэн. Шийдэлт оновчтой болсон. За тэгээд бишэлтийг авсан Ууганбаяр хамгаалт сайн болж байгаа. Мөнхчөдөр аваа шууд шидсэн. Холын зай шидэлт Саруул Эрдэнэ шидэлтийн хариуг нь өртөө. Харъя Дүлгөө Ган Эрдэнэ самбарцсан довтлогоо нойж байгаад орсон. Завраа матч ирсэн Инх Амар их доор дамжуулт ирээ таслагчлаа. Хурдан тоглоонд Мөнхбаяр гараад ирсэн. Мөнхбаяр нэг Тимүлэнгийн өдөөс 2 оноо авлаа. Тэгвэл Цэдүсрүнгийн үед маш сайн мэдээ. Ууганбаяр Саруул Эрдэнэ эсрэг дайраад орсон. Ууганбаяр хүнд байдлаас тоцоод 2 оноо авлаа. Сүлхийний оноо бол сайн байгаа. Ууганбаяр гаулыг дасгалжуулагчийн зурсан хөлбөр. Үлзэн оршихын төлөв тоглолтод 5 оног авсан байгаа. Үлзэн оршихын довтлогоон дээр драфтын номер 1 Инх Амар хаалт ийсэн. Саруул Эрдэнэ гой дамжуулт Дүлгөө солгоо төгсгсөн. Энэ удаа Цэдүсрүнгийн эсрэг Эрдэнэлэг тохиж харгалаа адлаа. Саруул Эрдэнэ бөмбөг шилжсэн. Үлзэн орших их холоо шидсэн. Холын зай шидэл дамжилттай болсон. Мөнхчөдөр нааны тоглох суул байгаа Санчирын байна. Цагаанбаатарын Санчир 3 дугаар үеийг энэ холын шидэлтээр хааж байна. Тоглолтын 3 үе 3-лаа маш Ууганбаяр дээр маш ойрхон маш хатуу хамгаалтыг хийж байгаа да. Ууганбаярын холын шидэлт оновчтой. Ингээд төвшин Ган Эрдэнэ дахиад шидсэн. Холын шидэлт энэ удаа амжилттай. Үлзэн оршихын самбар. Иргэд SC Epsog-ийн хурдан довтлогоо
Мөг төвшин инх амрын эсрэг яваад орсон. Сууд 2 оног авч чадлаа. Уршлагаар Одоо л яг Ууганбаяр хэсэг амьсгаа дарах те. Тийм байдлаар сэлгэн сууж байгаа. Аавыгийн төлхөө өнөөдрийн тоглолтод 15 оноо 5 самбартай. 17 дахь оноо авсан. Тэ. Тэглээ. Төлгөөн хамгаалагчийг маш гоё аргалцсан Мөнхбаяр холын шидэлтэн оновчтой болж байна. Ингээд 61-54 болж мөнхчөдөр Санчир шууд аваа шидсэн. Санчрын холын шидэлт оновчтой. Өнөөдөр 400 ороод ирсэн байгаа. Үлцэн өршөг холын шидэлтийг хамгаалагчтай шидсэн багийн ахлагч Мягмар сүрэнгийн үлцэн өршөг. Дүүлгүүн цэдүү сүрэнгийн эсрэг. За яг л нэгэн эсрэг нэг байна да. Дүүлгүүн хамгаалт сайн болж исэн доо. Дүүлгүүний 2 оноо. Энэ хамгаалтыг муу байсан гэж хэлэхгүй. Мөнхбаяр наан байсан. Дамжуултыг өгсөнгүй үлцэн өршөг илүүнийг дамжуулж Пологын довтлогоо оновчтой болсон. Дахиад тутганы секунд доошоо орцсон. Маргад энэ удаар нь зүүн явж ороод 2 оноо авлаа. Үлцэн өршөг. Ой дамжуулт байсан дүүлгөөний 2 оноо. За үлцэн өршөг багийнхаа довтлогоор бүтэн саруул дүүлгөөн. Наан дамжуулт тулуу дээр ирсэн Батагийн туулгын холын зайн шидэл даалгүй ясаар онооны зүрэг 2 оронтой тоороо орууллаа. За 23 секунд Ууганбаяр. Маргад холын шидэл дамжуултаа болсон багийн 64 дахь оноо. За ингээд үзэгчдээ SJPS 2025 оны холбооны цомын авраг шалруулах тэмцээний финал албан ёсоор шалгарч байна. За өнөөдрийн тоглолтод багийн ахлагч үлзий орших үнэхээр гайхалтай байлаа. За нэмээд түүний багийн андууд бол Дүлгөөн, Мөнхбаяр, Саруул Эрдэнэ гэсэн тоглогчдыг онцлохоосоор аргагүй юм. Өнөөдрийн тэдний хожлын гол түлхүүр нь хамгаалалт байлаа гэж хэлэхэд бол буруудахгүй байна. За ингээд үзэгчдээ энэ удаагийн холбооны цомын авраг шалруулах тэмцээний финал тоглох эхний багийн нэр тодорхой болсон.